Манай анх намайг найрахтаа энэ дэлхийг харуулна гэж найрж исэн. Тэгэл тэр үедээ бол ингээд за намайг энэ дэлхийг үзүүлчих юм итгэжсэн гэсэн бас амьдрал 10 жилийн хугацаанд тэгээд хүлээдсээр л байсан. Тэгээд бас шииртэй өрхөн болохоор дэлхийг тойруулаад аваа явах чинь ингээд бас ханараа бахархаж байна. За анх их нартайгээ танилцахтаа буюу 10 жилийн өмнө өгч байсан дэлхийг үзүүлнэ гэх амлалт өнөөдөр бодтоор биелэлээ болж байна. За тэр амлалтаа амар баясгалан өдөр бүр санаж зорилготой хүрэхин тулд хичээсээр өнөөдөр 2 хүний мөрөөдөл биш 4 гишүүнтэй гэр бүлийн хамтын зорилго болон өргөжиж за тэднийг Европ твийг зорих урт аялалд өгтөлж байна. За энэхүү аяллыг 3 жилийн турш яг төлөвлөж алхам бүрээ тооцоолж бэлтгэлээ базаасан тэд ийхүү замд гарч байна. Айгүйх доглолтой байна. Бараг айцтай л багш шүү дээ. Одоо ер нь сүүлийн 3 жил бэлдсэн. Тэгээд бэлдэх хугацаанд нэг юм бодохгүйсэн. Яг ингээд хөдөлгөөд бол нэг тийм сонин айцтай юм шиг нэг тийм доглол бол байна. Гэхдээ ер нь жоохон айцтай юм шиг. Одоо би яг чадах болоо гэдэг тийм бодол бас байгаа л шүү дээ. Одоо тийм. Ер нь манай гэр бүл бол байнга аялдаг гэр бүл байгаа. Тэгээд сүүлийн 3 жил бид ер нь аялсан. Тэгээд одоо Европ чиглэлд ерөөсөө аялаагаа. Тэгээд одоо 3 жилийн хугацаанд бид нэлээд бэлдэж байгаа. Энэ Орланд аялал гэдэг автоматжинтэй аяллыг одоо энэ жил ингээ эхлүүлж байгаа. Тэгээ ер нь бол хүүхдүүд маань аялаас сурцсан, гэр бүлийн маань угаас аялах дуртай, бид нар гэр бүлээр аялах дуртай. Ер нь бол аялалч угаас адал явдал шүү дээ. Битүү адал явдал. Тэгээл маш олон эрсдэл байгаа. Тэр бүхний даван туурны шийдлийг олно гэр бүлээрээ. Тэгээд тиймэрхүү бас юмуд бол байна. Манай гэр бүл сүүлийн 4 жил аялж байгаа. Тэгээд энэ аялал маань бол сүүлийн 3 жил төлөвлөгдөж байгаад гарч байгаа аялал. Тэгээд дунд нь шинэ нэг мааматай болсон. Тэгээд тэр маамаа нь үүссэн цагаас эхлээд дэлхийр аялж байгаа. Жилийн 300 хоног гэр бүлэрээ гадуур аялдаг. Тэгээд аялахын тулд ингээ хүүхдүүд маань танин мэдэх, дээрэс нь хүмүүст дэлхий бол аюулгүй бид нэг дэлхийтэй гэдэг өрөөндор аялж байгаа. Тэгэхээр хүмүүс айдсыг биш итгэлийг сонгоосоо уран зоригтой амьдраасаа гэдэг зорилгоор аялал гарах болгондоо тэр мэдрэмжийг авдаг. Бэрхшээлийг туулах болгоно илүү сонирхолтой санагддаг. Бид нар чи төрөөд 2 сартаагаас аялсан. Тэгээ жанжиж явуулан дээр бүр ингээд 2 сартаа хүүхдтэйгээ гарч ирсэн. Тэгээ тэр үед хүүхдийн яг энерги менежмент асаргаа их чухал байдаг. Тэгээ тийм байгаа учраас хүүхдүүдээ багаас нь ингээд аялгалын хэм маягтай болчихсон хөтл эхлээд бол амар их ядардаг байсан. Нэг орондоо аялахад ямар байдаг вүлээ те. Тэгээд 7 орондоо аялаад ирэнгүүт л сүүлдээ ингээд бие маань дасан зогцоод хүүхдүүд маань ч гэсэн аяллыг өгүүлээд хизээ явах юм гэдэг. Ямар сандаа хөвсгөл явчихад ирсэн чинь ямар гуусад явж байгаа ээжээ гэж асууад байгаа байхгүй юу. Тэгээ дэлхийг бол гадаад гэж ойлгоод байгаа заримдаа. Тий. За аяллаа онцлог нь Монгол ах уй уламжлалт соёлыг орчин үеийн хэм маягтай хослуулсанд оршиж байна. За тодруулбал тэд автомашина Монгол гэр, Монгол морийг хослуулан тонолгож, хаанч ятсан нүүдэлчин амьдралын хэм маягаа хадгалан аялах боломжийг бүрдүүлж өгчээ. Замар баясгалангийн гэр бүлийн хувьд аялал гэдэг нь зөвхөн газар орныг солих биш, харин хамтдаа өнгөрүүлэх мөч бүрийг утга учиртай болгох амьдралын хамгийн нандин дурсамжийг бүтээх үйл явц юм а. За тиймдээж эх орондоо ирээд ердөө 1 сар болж байгаач тэд дахин шинэ адлын явдлыг зорин замд гарч байгаа нь энэ юм а. За ингээд та бүхэндээ гэрээ танилцуулъя. Манайх ч морь гэр хоёрыг нийлүүлсэн унаа. Тэгээд дэлхий дээр ахугаас алсан системтэй амьдралтай айлыг бүтээхээр энд нэг ч хэрэглэгддэггүй зүйл байхгүй, өөртөө мэддэггүй зүйл байхгүй тийм гэрийг бүтээсэн юм аа. Тэгээд хамтдаа орж танилцъя. Галтгоондоо ингээ хоолоо хийгээ явна. Бид нар энд ингээд бүх хоолныхоо хэрэгслийг шийдсэн байгаа. Тэгээд дээшээ ингээд хүнснийхээ эд хэрэгслүүдийг өөр улсуудаас эд огшил гэхээс илүү эрүүл хүнсээ аваад явна гэж тооцоолж байгаа. Тэгээд нэг ч юм сэтгэл хөдлөлөөр авахгүй гээд байж байгаа. За миний хүүд доктортой жоохон сууж байгаарай. Тэгээд энд манай хүүгийн ор байна. Тэгээ хүн чинь ингээд нэг их юм цоглуулдаг гэрнээ хүүхдийнхээ тоглоомыг л авч явдаг байлээ дээ. Өөр нэг их юм гэрээсээ авч гарахааргүй юм байлээ. Тэгэд ингээд энд манай оройн зоог, өдрийн зоог бүхий л үйл явц ажил маань хүртэл энэ дээр явагдана. Манай хөрөгч бас энд байгаа. Энд ингээд сайхан хүүхдүүдийнхээ хүнсийг хийгээд орон болгоноос шинэ хүнсээ аваад явах зорилготой. Тэгээ манай хүнсийг манай нөхөр хариуцж байгаа. За нөгөө талд одоо манай зочны өрөө. За эхлээд 0-оо танилцуулъя гэсэн чи хаалга нэшээ. Энд ингээд 0 бүх юм маань байдаг. Ахуу ариун цэврээ шийдээ явчихна. Энд болохоор угаалтуур яг галтгоо айл угаалтуур ямар байдаг яг тийм байдалтай. Тэгээ бүх одоо зүйлүүдээ шийдээд явсан. Тэгээд энд ингээд нөгөө айлд нэг их юм хэрэг болтгоо гэд хэлдэг ч гэсэн яг ахуугаас сална гэдэг нь болохоор өдөр болгон хэрэглэгдэх зүйлтэй амьдрна гэдэг чинь сэтгэл их амар амгалан байд юм байлээ. Тэгээ энийгээ бас гэр бүлүүдэд өгөх зорилготойгоор дэлхийг тойрж байгаа. За тэгээд үүн ингээрээ миний хүү. Энэ хүү ч одоо төрсөн цагаас аялсаар байгаа одоо аяллаа амтанд авсан хүү байгаа.
Тэдний хүүхдүүд ч эцэг эхийнхээ үзэл хандлагыг өвлөн авч аялалд дуртай болж өсөж байгаа бөгөөд дараагийн аялал хизээвэ хэмээн догтлон хүлээдэг гинэ. За энэ нь гэр бүлийн уур амьсгал, хамтын дуршлага, хүүхдийн хүмүүжил, сэтгэлгээний төлөвшөлд хэрхэн эргээр нөлөөлж байгааг илтгэж байна. За энэхүү зориг мөрөөдөл гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг илэрхийлсэн энэ аяллаа түүхийг та бүхэн тун удахгүй ТV телевизээр хүлээн авч үзэх боломжтой юм а. За иймд үзэгч та бүхэн манай сувгийг сонгон тэдэнтэй хамт хэл хязгааргүй Европын аялалд нэгдээрэй.